За hello ma bronjis. За өнөөдөр XP lane-ээр тоглосон. XP lane-ээр Lafog дэгээр тоглосон. Маш олон хүмүүс юу н voice эрүүл хөгжилтэй гоё байх юм байна гэд тэгээд юу н voice-тэй оруулахаар шийдээд voice-тэй оруулсан байгаа шүү guys. За энэ матч дээр бол Альбагийн боксын дээр нь бол халуун жин тавьсан матч болсон байгаа. За тэр бол одоо ингээд мөнхөд надаас бэмбэтэй матч юм дууссан. За энэ дээр одоо ингээд SC-г өхлөр хөдөлж оруулаад хүүлчдэг байгаа. За энэ дөрөөр өдөрч чинь сейфлэхгүй л болохгүй. За тэгсэн доор манай Фредрийн за бас дөрөв очиж хотлаад байгаа гэж боддог. Очоог байгаа. За ийшээ нэг башаа чек гэсэн чинь яа манай айлаас өөрийгөө мэддэхгүй гэж боддог шиг юм дээр. За тэгээд үсэн манай Альпа Бронжи ойр ганцаар хоцорсноо умартаад над руу даалдган жоод одоо энэ чи мөн л халамжинд тавиулна. Маш өрөвдөлтөөр өгдөг байгаа. За тэгээд цэргээ авчаад голдны бишээ таврыг үлдсэн жоохон голдыг нь авчаад за тэгээд цэргээ катлчнаа. Гүйл хараад хахад юм бол манай альба жоохон пүшилдэг төрлийн альба байгаа. Өөрийгөө аргуус юм уу зэлон сан гэж бодсон байх шиг байсан. За энэ чинь ингээд башин дотроос снэйк хэлж байгаа сайхан киминий сайхан фристайл оруулж ингээ алчдаг. За тэгээд хойноос ингэж флекс үзүүлдэг байгаа. За альпа бол одоо яг юу чимтэй мэдэхгүй би энэ альпаг бол ойлгоогүй. За ойлгоогүй байгаа. Яа тэгээд хайлуусыг нь унаад. За эн чи одоо ямард нэг прешэр зөвлөж байгаа юм хөөгөө гарах чинь. За тэнгуут манайхан төвлөө зодоод авчнаа. За энэ хүү төртлөө авчна. За төртлөө авчаад за сая одоо ингээд миний Warax 6 хүрцэн гэдэг ажилтсан байгаа болохоор одоо альпа митийн ийм гажгарууд дээр бол юусэн ингээд дэмэж бол хурц орно. Зя тэгсэн манай хөрөөсөө митийн Wara авч чадахгүй байгаа гэсэн. За энэ хайлаас бол одоо ингээд скил хоёр бол мэддэггүй юм шиг байна лээ. За кимигээ бол ер нь бол алчна. Гэсэн алаагүй юм байна guys. Алж чадаагүй юм байна. Зя энэ дээр ч манайхан ч бас бурханлаг шүү. За тэр харж яана дөрөв хэлсэнчлэн одоо ингээд манай Альпа Бронжи бол пүшилдэг бороо байгаа. Team fight бол түнд огтоос хамаа байхгүй. Пүшилж яждаг бороо юм даа гэж пүшлээ. За энэ дээр бол ингээ скил амар тэнэг алдчихж байгаа. За тэгээ нэгдээд ингээ авах гэсэн Леоморд нь гараа явсан чинь ягаад ч бонусын дан ингээ Москов намайшаа гэдэг ингээ өвсөнд байж исэн байдаг байгаа. Миний фликрийг хий хоосон даруулаа гэж би түнд маш их баярлсан. За ингээ Альпа бол одоо энийг бол би бүтэн матч бол халамжинд тавьсан. Сангээ STC яачих вэ яач л одоо энэ шүү дээ. Team fight дээр бол STC бол үнэхээр агуугаар хоёр. За энэ дээр манай одоотын бурханлаг Sky Piercer нь ажиллаад ингээд triple оруулж ирсэн. Яан дээр бол одоо ингээд Яморд нь бүтэн фреш өрөө гэж бод. За манай яад бол миньонууд ирж байгаа болохоор энэ чи дарамтлж товроос нь хөөж байгаа тийм л товрыг авчдаг байгаа. Яан их тоглолт өргөлжсээр. За одоо тэгээд энэ чи бол багийнхандаа бол мапаа ингээд гэрэлтүүлж өгнө айлынх нь хаана явж байна. Лорд төрж болохоор ер нь бол айлынхны ротейшнийг хараад байгаа юм байна. Манайхан бол хараад доордо зодчих байхаа. За энэ дээр бол ингээд Ямордыг наална. За тэгсэн манай Москоп бол ер нь бол маш том эндүрдэг хөөгдүүлээ альпа энэ хоёр бол. За энэ дээр бол би бол мэдээж үнэхээр бурханлаг болцсон байсан болохоор нэг хэнийс ч бэмбэлт авахгүй гэд товор дотор нь зоодно. За тэг 2 товрын голоор ингээд бурханлаг шинобигийн ажлыг хийсээр явнаа гэж.
За миний цус нөхөлт бол одоо л аимшигтэй болцсон байсан болохоор энэ ч бардаж байгаад гоё шиднэ. А гэхдээ бол хоосон шидэхгүй ээ. Тэр тимийг нөө аалж байгаа үгүй шүү дээ. За тэнгууд энэ хооронд манайхан лортог үзээлгүй яах. За тэгээд төрчөөгүй ч явтал манайхан бол надгүй бол ваараа асуудалгүй авч байлээ. Мундаг юм байлээ. Sky Berserk-тэй байгаад ч бас л ваар тунд эстэстэйг байхад бол нэр аюул шүү дээ. За тэгэл айлхан ингэж алаал миньоног иртэл мань кими ганцаар одоо яаж чадах вэ? За тэгэл энэ хүн миньоног иртэл хүний олон хүнээ бариад кимигээ дээрлэхэл дуусчих юм да. За тэгээд бичлэг таалагдсан бол лайк дараа, subscribe дараарай guys. Цаашдаа илүү олон бичлэг оруулах болно. Баярлалаа.